Сайн байцгаана уу guys. Жижиг Зүнами YouTube channel тавтан мөрөл. Өнөөдөр бичтэй онлайны Mentions-тэй хамт нэгдсэн Avish Marksman даалгаврын тухай ярьж өгнө. Энэ ямар ч хөрөнгө оруулалтгүй шууд хийж болно. Илүүлэхийн тулд Mentions-тэй байх хэрэггүй. Энэхүү даалгаврууд нэлээд сайн орлого олох боломж бөгөөд Clank-ын дээрэлтээс жилүүх мөнгө олох боломжтой. Тухайлбал Elite Challenge биелүүлбэл $625,000 олж болно шүү. Даалгаврууд нэг цагийн дотор хийсдэг гэж ботход шинэхэн тоглогчдод яг л тохирно. Мөн мэдээж карьер нэмэгдсэн энэ баярлуулахын байхын аргагүй. Мөн төслийн нэмэлт Майклтэй бонус даалгавар нэмсэн байна лээ. Тэний тухай ч гэсэн харуулнаа. Хэрэг та одоогоор бүх шинэ даалгаврыг харт төвшөнд ямар ч зууш хэрэглэхгүйгээр мөн 60 минут дотор дуусч амжаагүй бол энэ видеонд та үүнийг хэрхэн хамгийн үр дүнтэй хийхийг харах болно. Хамгийн гол нь даалгавруудаа ганцаараа хийж болно. BLD эдгээр сорилтуудыг гүйцэтгсэн янз бүрийн аргаар туршиж үзсэн бөгөөд үндэ тэнд танд хэрэг болох зарим нэг залим их бий. Ингээд энгийн тоглолтод ч карьер хийж туслана. Тийм болохоор видеонд таалагдана гэж найдаж байна. Тийм болохоор шууд лайка дараад өгөөрэй. За одоо пэйжийн тухай итгэн сүхэн сонсчод эхэлцгээе. Чтата онлайн тоглолт дуртай шинэ машин үйл хөдлөл авах гэтэл байн мөнгө нөхөхгүй байна уу? Тэгвэл манай пэйж ороод үзээрэй. Манайх бүх төрлийн консол, PC үйлдвэрүүдтэй хурдан, хям чанартай бүсийг санал болгож байна шүү. Өдөржин грин сууж байснаас манайхаас хямдхан бүс аваад хүссэн бүхнээ аваарай. Хэрэгтэй бүх линкүүд description-д байгаа шүү. Би видео карьерийн шагналуудыг харуулж эхлэхээр шийдсэн байгаа. Яагаад вэ гэвэл цаашд харуулах бүх даалгавруудыг хийснээр доройж эхний 3 шагналаа шууд авч болно шүү. Харин 4 дахь шагналын 3-аас 2 нөхцөлөөр биелчихсэн байна. Тийм болохоор хэрэв та PC дээр Shutdown Enhanced PS5 эсвэл Xbox X series дээр тоглодог бол дараах шагналуудаа авах боломж нэгнэ. Эхнийх нь No Way Hoodie. Авахын тулд Avish Marksman-ы эхний даалгаврыг биелүүлэхэд болно. Хоёр дахь нь FIB-ийн Bomber. Үүний авахын тулд финалыг биелүүлээд нэг даалгаврыг өгөхгүй биелүүлэх хэрэгтэй. Гурав дахь нь No Way Football. Үүний авахын тулд бүх даалгавруудыг hard mode дээр биелүүлэхэд болно. Дөрөв дэх шагнал нь Avish Marksman-ы хувцс буюу The Hacker нэртэй өмсгөл юм. Үүний авахын тулд No Way Out-аас $5 сая олох бүх даалгавруудыг 60 минут дотор биелүүлэх, мөн түвшлэн бүх даалгавруудыг hard mode дээр 100 болоо armor ажиллахгүй биелэх хэрэгтэй. За, иймэрхүү карьерийн шагналд Rockstar биднэрт өгсөн байгаа. Тийм болохоор одоо үүний авахын тулд юу хийх хэрэгтэйг харцгаая. Эхлээд бид ихний A-ус байгаа утсан дээр очих хэрэгтэй. Тэнд AV биднийг нөхцөл байдалтай танилцуулнаа. Шууд хэлэхэд цаашд үзүүлэх бүх зүйл hard mode дээр шүү. Ингэснээр карьерийг биелүүлнэ, бас дажгүй орлого олно. Даалгавруудаа normal дээрч биелүүлж болно. Гэтэ шагнал нь маш их буруу шүү. Жишээлбэл финал дээр Elite Challenge биелүүлэх хэрэгтэй. Хэрвээ hard mode дээр биелүүлвэл $625,000 авна. Харин normal дээр биелүүлбэл $400,000 авна шүү. Тийм болохоор цаашд харуулах бичлэг нь бүгд hard дээр хийгдсэн. Аминдаа санаа зовох хэрэггүй. Энэ гайд яаж өгөхгүй, snack ашлахгүй биелүүлэхийг харуулсан байгаа. За даалгаврууд руу орцгоё. Эхний том шар А дээр очиод ярьсны дараа газрын зураг дээр дахиад өөр газар шар А-усыг хайгаарай. Нийт 5 даалгавар байна. Бидний задлах карьерийн сорилтуудыг заавал нэг орлогоор хийх шаардлагагүй шүү. Би анхны орлого дээр яаралгүй, анхааралтай, зуушгүй өрөвж, бүх зүйлийг судалж, орчныг ажиглаж, дараа нь 60 минут дотор хийхийг оролцсон. За, эхний даалгавар Negative Press. Миний хугацаанд 8 минут гаруй болсон. Хэрэв та таймер ашиглавал дэлгэцээр даалгаврын нэр гарч ирэх үед асаагаарай. Шууд хэлэхэд цагийн сорилтыг 2 дахь орлоос хийх нь дээр шүү. Ингэсээр катсценуудыг алдсаж болно. Энэ даалгаварт Hakucho Drag-ыг HSW mode-д авч явбал зүгээр шүү. Ингэсээр замдах цаг хэмнэ. Тэгэхээр бааз руу нэвтэж дараа нь стелсер хамгаалтыг устгаж нэг машиныг үлдээгээд бусад бүх машиныг дэлбэлнэ. Дараа нь яагаад гэдгийг ойлгоно. Шууд хэлэхэд дэлгэцийн ихэнх хугацаанд 60 минут дотор амьдсан хурдны явцын бичлэг гарна. Харин 100 шгүү сорилтын тухай ярихуд анхны орлогын ихсийг харуулна шүү. Яг тэгвэл ийм аргаар нэг орлогоор хоёр нөхцөлийг зэрэг биелүүлж болно. Ялгаан зөвхөн эцсийн даалгаварт л байдаг. Гэтэ тэрийг дараа нь за бүгдийг дэлбэлчээд сүүлийн машин дээр sticky bomb тавих хэрэгтэй. Гэтэ шууд 2-оос 3-ыг тавиарай. Тэгэхгүй бол гаражаас гарахад бомб нь алан болох магадaltaй байдаг шүү. Дараа нь капсул сууж даалгавруудыг гүйцэтгэнэ. Эдгээр нь хэцүү биш. Жишээ нь гэрэл тохио унгаах, явууны мөргөх, тодорхой хурд барих гэх мэт даалгаврууд рандом байдаг болохоор байдлаас нь хараарай. Хэрэв тэдэн метрээс өсөх хэрэгтэй гэж гарвал энд
энд эсвэл энд хийж болно. Дараа нь бүхний хийсний дараа капсулаасаа гарнаа. Sticker bomb G дээр эсвэл консоль дээр тоглож байгаа бол баруун сум дээр идэвхжүүлээд гадаагарч байк дээр суунаа. Мэдээж та үргэлжлүүлэн алсаас удирдах болно. Гэхдээ энэ илүү их цаг авна шүү. Та билбордуудыг трамплинаар эвдэх, зам дээрх машинуудын мөр хэрэгтэй болно. Тийм болохоор sticker bomb юм уу RPG ашиглан тэднийг дэлбэлэх хэрэгтэй. Энэ хамаагүй хурдан шүү. Ингээд боллоо. Одоо Elysian Island руу явж замдаа 90 сургалтыг арилгана. Үүнийг хийхээ хамгийн амархан газар бол төмөр замын гүр шүү. Зөвхөн стедрийн ажиллагаа мартуузаа. Inside Job даалгаварт Kuruma авахыг зөвлөж байна. Цагийн сорилтч муу адил шүү. Би энэ даалгаврыг 9 минут гаруй хийсэн. Эхлээд заасан газар дээр очиж хам цаднаа авнаа. Гол нь тэр суусны дараа суугаарай. Тэгэхгүй бол хаалга хаалттай эсвэл цонхын нэвлээд байдаг шүү. Тэгэхээр үйл явцыг баг зэрэг хурдлуулахын тулд хамтарчаа буулсны дараа шууд паркинг дээр sticky bomb тавиад машиныг дэлбэл. Тэр яагаад би тэрний ажлыг хийгээд байгаа юм бэ гэж баг зэрэг гомдлон. Гэхдээ уучлаарай бидэнд цаг байхгүй. Дараа нууц руу явж замдаа 90 сурчлыг арилгах хэрэгтэй. Энэ бол амархан их уул руу гарчиж болно шүү. Хэрэв цадаанаар замыг нь хаачаад байвал нууц дотор нь эхлээд яриаг сонсож дараа нь тохионы дараа бүхнийг устгана. Piece of shit! За, цаашаа яа. Одоо та яагаад Kuruma хэрэгтэйг ойлгоно. Үүнийг ингэж зогсооно. Дараа нь дата руу орж ботуудыг устгаад хард дискүүдийг авнаа. Гараад шууд машинд суугаад явнаа. Ингэснээр бид буулцаанд цаг алдахгүй мөн зуушгүй сорилтыг амархан биелүүлнэ. Tunnel Vision даалгавар муу адил амархан. Би 7 минутанд хийсэн. Энэ миний рекорд биш 3 4 дахь орлого байхаа. Гол бүх даалгавруудаа 60 минутаар нэг удаа хийчих л хангалттай. Очондоо энд хоёроор би байкаар явах эсвэл галт тэргээр явах. Эхлээд богооны удирдлагын системийг хактаж олтонд орох газар руу явнаа. Hacken Kai Perico шиг хэрэг тань туршлагатай бол асуудалгүй. Харин ойлгохгүй байвал X-ын тоог 10-аар үржүүлнэ, 2 наалууд дундуур 6-аас нь 2 дөржүүлнэ, F-өөс нь 1 дөржүүлнэ. За яваад галт тэрэг зогсоод энд sticky bomb тавиад дараа нэг тавчаар бүгдийг устгаж болно шүү. Nearby. Grab them if you want a quick getaway. Just remember, no way is all over. Цүнхээ аваад байк авах эсвэл вагоныг хактаж болно. Энэ та нарын дур шүү. 2 дахь арга нь зуушгүй сорилтод илүү тохиромжтой. Гэхдээ спидранд ч гэсэн асуудалгүй шүү. Одоо замаараа дайснуудыг устгаад гадаа гарах хэрэгтэй. Зогсоолоос машин хулгайлаад явнаа. Хэрвээ цагийн сорилт хийж байвал interaction менюос 100 шиг дээд байж болно. Би зүгээр л X дээр дараад
хийдэг энэ нададлав хангалттай санагдсан. Харин зуушгүй сорилтод чадахгүй юм шиг санагдаад байвал эхний давлгааг тайван устгаад зам дээр гарч гурвмагаа дуудаад тайман явж болно шүү. Trash talking даалгавар хамгийн урт нь шүү. Надад 12 минут гаруй болсон. Эхлээд хогны машин руу явна. Очоод тэнд байгаа бачка нарыг алаарай. Эсвэл ядаж буудаарай. Тэгэхгүй бол хогны машин суухаар хурж ирээд гаргаж идээд байдаг шүү. Хогийн машин аваад эхний локац дээр энд зогсноо. Дараа нь самбар руу гүйж камерыг унтраанаа. Дараа нь хашаад авч цэнгэр уутнуудыг хурдан машин руугаа хаянаа. Хамгийн гол нь хамгаалагчид хардахгүй байх хэрэгтэй шүү. Хашаад авангууд хаалганы ур зогсож байгаа хамгаалагч нь хөдөлнө. Хоёр дахь байшин руу явах замд бидэнд өөрийн хогийн машин устгах хэрэгтэй гэж хэлдэг. Гэтэ түүнийг ирэхээс өмнө амжиж устгаж болохоос ч илүү хэрэгтэй шүү. Хэр та зүгээр л даалгаврыг ямар ч сорилтгүйгээр хийж байгаа бол тийм ээ устгаж болно. За төлөвлөгөөний энэ зогсоод камерыг ажиллагаагүй болгоод дараа нь энэ хоёр ботыг унтрааж уутнуудыг ачнаа. Тэр бүхний хурдыг хийвэл бид яг цагтаа тэндээс гарч амжнаа. Тэр хогны машин яг ирээд хаалган дээр зогсчихвол мөргөө түлхээд гаргаарай. 3 дахь байшил дээр ингэж хаалганд хурж зогсох хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол хамгаалагчид баримт үзүүлдэг анимашн идэвчгүй байгаад байдаг шүү. Энэ мөн камерыг унтраагаад дараа нь хамгаалагч очиж хаалга нээгтэр удирдлын сан руу гүнэ. Энтгийн могоо хакн флика дээр шиг тийм ч хэцүү биш, тиймээ сандрах хэрэггүй. Офис чимээгүйгээр хамгаалтыг унтрааж бичиг баримтуудыг булгаалнаа. Энэ даалгаврын сүүлчийн хэсэг нь фургон зогсоох хэрэгтэй. Тэндээс дахиад 2 уут нууц баримт унан тэд нарыг бас ачих хэрэгтэй. Аччаад явах замдаа төмөр замаар явах нь дээр шүү. Энэ бидний хамгийн богино замаар хүргэж бас цагдаа нарыг төөрөгдүүлнэ. Тэгээд төмөр зам дээр яагаад ч маш ховор явдаг, харин орж исэн ч тэнэгтэж янз бүрийн сонин үйлдэл хийгээд байдаг шүү. Финал бол бүр гайхалтай. Маш гоё даалгавар би үүнийг 8 минутанд хийсэн. Эхлээд хагтад төхөөрөмж аваад FIB-нэрт баригднаа. Хаццны хөгжилтөнд нараасаа дахин бидний дууга баатуудыг шоглосоор байна. Why were you here? What were you looking for? Why won't you talk? Break! I'm taking a break. God damn it. Хаццны үдчихэд босгон тулд урагш явах ба зүүн баруун тийш хөдлөх туршлагыг дарах хэрэгтэй. PC-дэр бол WAD, консоль дээр бол зүгээр 2 джойстикуудаа эргүүлээд байгаарай. Дараа нь энэ шүүгээр очоод схемийг харнаа. Өнгөнүүд нь өргөж өөрчлөгддөг, тиймээс заавал шалгаарай. Энэ удаа хаалга нээхийн тулд шар хувцсыг таслах хэрэгтэй байв. Одоо ширэн дээрс үзэг аваад байцаалтын өрөөнөөс гарнаа. Агентийн нууцаар унтраа 2 дахь тгийг нь одоохондоо орхиноо. Бидэнд түүний толгой хэрэгтэй. 3 дахьыг унтрааж зэсгээ авч боломжтой бол стелсээр толгоонуудыг устгана. За дараа нь миний тоглоно. Зүгээр шугам холбох хэрэгтэй. Баталгаажуулга бүү мартаарай. Дараа нь дээвэр рүү гүйж зам тааралцсан бүхнийг толгоор нь буудаж устгана. Энийг юм сумаа урд хэрэггүй шүү. Угийн буудагдсан байлээ. Дээвэр дээр гарч ирэл алах юм байлаа шүү. Дээвэр дээр хараад бүгдийн толгойдоо нисдэргэд сууж Шварцманын чиглэл рүү ниснэ. Тэнд бид рүү буужингууд нисчихлэн энэ твийн төлсөн зүйл шүү. Бити сандраарай. Харин ийм уналтаас яаж амьд үлдэх вэ гэдэг нь сонирн байна. Гэтэ яг вэ бид чинь нисдэг моцик тентэртэй ертөнцид байгаа болохоор энэ зүгээр л бидний энгийн 2 дахь өдөр юм.
Хоорсон дараа гэдрэсгэл рүү хүрэх хэрэгтэй. Тиймээс шууд барайнд орноо. Надад 6 гаруй минут илүү байсан болохоор нийлээд авахд 10 минут шаардлагатай. Тиймээс энэ байшил дээр толгоонуудаа цуглуулах боломжтой. Харин карьерийн цагийн сорилт хийж байгаа бол энэ дутаасаадахгүй шууд бүгдийг дэлбсэн дээр шүү. Би ихнээс нь бүх толгоонуудыг тоолсон. Бүгдийг нь яг миний харуус шиг алаад яваад байвал нэг ч хүний алдахгүйгээр бүгдийг нь толгойдвол яг 35 болж байна лээ. Тийм болохоор хэрвээ эргэлзээд байвал гидроциклээр явах замд Фибихэн байгаа. Тэд рүү очиод нэмэлт толгоонууд фармч болно шүү. За дараа навыг усан онгоц руу зүгээр хамаг хурдаараа очиод мөрөгчих. Тэнгуү шууд гацсыг эхэлнэ. Харж байгаа ч юм бидний челленж биелээд 650,000 авсан байна. Миний бодлоор нэнхүү гайдаа үзээд шууд өөхөлгүй хийгээд байж болно шүү. Тэгэж өөхөлгүй нэг л удаа хийчихэд болно. Харин дараа нь 60 минутад нэг удаа амжаад хийчихвэл карьер ерөнхийдөө дууссан гэсэн үг шүү. За нэг иймэрхүү Шварцманы даалгавар буюу No Way Out-ийн шинэхэн тоглогч нарт ихэвчлэн мөнгө олох бас нэг сайн боломж олгосон байна. Одоо бид зөвхөн Clacken Bell дээрх дайрал биш өөр сонголтож бий боллоо. За одоо хэрэг Майклтэй бонус даалгавар хүлээж байсан бол яг юу хэртэйг харуулъя. Бонус даалгаврыг эхлүүлэхийн тулд mentions-тэй байх хэрэгтэй. No Way Out даалгаврыг дууссан дараа тань руу Ави залгаж хурж ирэхийг гуйнаа. Гэхдээ энэ нь Ави биш харин No Way-ийн ажилтнууд байх болно шүү. Даалгавар эхлүүлэхийн тулд утсан дээр очсон invite-ийг авах хэрэгтэй. Даалгавар хийсэн дараа жинхэнэ Ави залгаж No Way-ийн тэрнийг хоолойг дуурайсан байна гэж хэлнэ. Дараа нь тань руу mentions туслагчийн залгаж хурж ирэхийг гуйнаа. За менеж дээр очоод алдсан өмнө самууныг дарах хэрэгтэй. Яг энэ явцад доошоо гараж руу буух үед чинь Майкл гарч ирнэ. Энэ бидний story mode дээр Майкл Тревор хоёрыг аврах сонголт нь зөв болохыг баталж байгаа юм. За та хоёроо меншны Холливуудын блокбастер киноны дүршил аварчаад Майкл удахгүй дахин холбогдох тухай ярина. Тийм болохоор дараагийн апдейтууд нь Майкл болон Фибертэй холбоотой байх магадлал их өндөр шүү. За, ингээд одоо хэлэлцүүл дууслаа. Хэрвээ видео танд хэрэгтэй, сонирхолтой байсан бол лайк даар channel-а заавал subscribe хийгээрэй. Ингэснээр YouTube манай видеонуудыг илүү их татав тоглодог хүмүүст үзүүлэх болно. Мөн түншлэг дөнгөж татав тоглож эхэлж байгаа найз руугаа шеэрлээрэй. Яаж хурдан амархан мөнгө олох тухай мэдэж авах. Мөн түншлэн манай пэйжийн зарласан giveaway-ийн тухай бүү мартаарай. За та нартай жижиг зүнэ мэдмэн байлаа. Баярлалаа. Баяртай.